сүүлийн одоо жишээ нь орчин цагийн монголчууд бурхны шинэ хандлага ер нь таны одоо бодлоор таны одоо ингээд энэ хүмүүсийн нөхцөл байдал ахуй амьдралыг харж байгаа байдлыг харахад ер нь ямар санагддаг вэ? Одоо жишээ нь бидний хувьд бол яг дундаа нэг коммунизмын өнгөрсөн зууны дунд үе тэр чигтээ 30-аад оноос 90-аад оны хүртэл бол ингээд бүхэл нэг хүний одоо амьдралын одоо үе бол үндсэндээ шашингүй сурталаар мөрчсөн тийм тэр хүмүүсийн одоо зарим нэгэн шинэ үзэл бодолтой хүмүүс бол өнөөдөр хэдийгээр одоо бас өндөр болсон доотлонжаар дээдл нь одоо 70-80 хүрсэн байгаа ч гэсэн тэр үзлийг гээгээгүй хүмүүс чиг байна. За үнэхээр одоо бүрхэн шимэл төв сургуулийг ойлгож явж байгаа хүмүүс чиг байна. Энэ талаар одоо та ямар бодолтой байдаг? Бас ард иргэдийн зөвсөлтөн боломжтойгоо ойр гэдэг хүн олон хүн одоо таныг бас багшаагаа гэж хүндлэж дээдэлж бас заавар зөвлөгөө юм авдаг баг. Тэгэхээр одоо цагийн хүмүүс бас нэг үеиг бодоход бас харьцангуй өөр болж байна. Одоо 2000-ад оны үед юм уу 90-ад оны үед бол зүгээр сургын сүжигтэй байсан. Тийм ээ. Одоо эцэг өвд одоо эмээ өвгөөсөө гэдэг юм уу тэгэх ёстой юм а гэдэг юм. Нөгөө яагаад тийм ёстой байдгийг мэдэхгүй. Зүгээр нэг одоо тийм сургын сүжигтэй одоо нэг тийм сан тавиулах одоо ном уншуулах хэрэгтэй гэсэн бодолтой байсан бол одоо бас харьцангуй энэ бурхны шин гэдэг чинь дотроо юу гарч байгаа. Яагаад бид бусдыг хайрлах ёстой юм. Тэгэхээр бусдыг хайрласнараа ер нь юм тустай хэрэгтэй юм. Тэгтэргүүдээ эдгэрүүдийг бас нэг учир нь болоод медиа гэсэн бас нэг юм үзэл судалдаг ийм хүмүүс бас байдаг болж. Гэхдээ дийлэнх нь бол одоо юу гэдгийг зүгээр л нэг тийм хэрэглээ маягаар одоо ажил үйлэн бүтэхгүй байх юм бол нэг лам дээр очиж ном өмшүүлдэг ч байдаг юм. Нэг мэрэгдүүлэг тавиулах хэмжээний ч байдаг юм. Тэгэхээр нэг ийм одоо нэг хэрэглээний сүжиг маягийн зүйл даваа болчихсон. Тэгэхээр ухтаа бол тэр одоо сүжгийн сэтгэлд бол нэг 3 сүжгийг бүрдүүлэх хэрэгтэй байдгаа гэдэг ингээд багш нар айлтдаг тийм ээ. Тэгэхээр хамгийн ихнийх нь бол хараад одоо энэ бурхан гэдэг чинь амраа махлантай сайхан юм байна. Сүмээ дорн гэдэг чинь сайхан юм байна гэдэг ингээд бодоод ингээд одоо сүжиглж байгаа тэрнийг бол тунгалаг сүжиг гэдэг нарладаг. Тийм ээ. Тэгэхээр тэрний дараад нь ертөнцийн зүй тогтол гэдэг чинь зовлонгийн мөчн нартай юм. Эндээс нэг ангиж ирэх юмсан. Аль эсвэл одоо миний энэ одоо өвчин зовлон барцсаад гэдэг нэг одоо арилгаж өгөөч, арилгаж хайрлаач гэдэг ингээд одоо хөсөж байгаа сүжгийг хөсөмжлөх сүжиг гэдэг нарладаг. Гурав дахь нь бол энэ бурханы эрдэм гэдэг бол хязгааргүй юм. Хязгааргүй тэр эрдэмд одоо биднийг одоо хөдөлж хүргэдэг нь одоо ном юм. Тэгээд тэрнийг бидэнд одоо номын нөхрүүлж одоо залгуул дамжуулж байгаа нь ховрогын аймаг юм. Тийм учраас энэ одоо гонч өсөм гэдэг нь бол учир нь энд байна. Тэгээд одоо би ч гэсэн одоо эдгэрүүдийг даган дуурайгаад бурханы одоо зарлиг эрдмийг суралцаад бурхан болж гэгэрч чадах юм байна. Тийм учраас бурхан бол одоо аврах юм а. Авралын зам нь бол судар ном юм. Тэр одоо аврагч одоо аврал түрэхэд хань нөхөр болдог нь одоо хургай аймаг юм. Тэгэргүүтээ эдгэрүүдийг утга учирыг таньж мэдээд сүжигдэрч байгаа бол тэрнийг итгэмжлэх сүжиг гэдэг. Тэгэхээр одоо цагийн хүмүүст бол бас энэ одоо энэ гурваас бүрдэж байгаа жоохон заримд нь бол бага юм уу. Зарим нь бол үнэхээр одоо итгэмжлэх сүжиг дөрөв одоо утга учирыг таньж мэдээд тэгээд одоо сүжигтэй хүмүүс бас их олон болж байгаа нь бас их сайхан байна даа л гэж боддог.